Энэ хоёрыг яах вэ? Дарахыг ирэхээс өмнө чанж байх. Та хоёр цагаа тулахаар огтон чалж идэж чаддаггүй үсттэй. Наа хоёроо тавьж явуул. Дарга ирж байгаа юм байх та. Матранд уу? Миний хошног ингэж хорсож байхад энэний хамарч борцуулаа байлгүй. Сайн уу? Найзууд. Хой та хоёр амьд уу? Андууда тэрийг хартаа. Туулайн диваачин. Би бэхэлж бай. Та нар арай хөнгөнөрөө ихлэ явж бай. Дамба, чи явахгүй мө? Файла би давын 5 садагаатай илээ үлдээ. Бэвэрли чи яах юм? Антай амт авчих яав. Би багтаа тэмээнээ сунаад өндрөө сайдаг болчих юм аав. Тэр ботч чиг гівчжсэн мэттэй. Өөр 5 садаа идмээр байна уу? Дэмжиг өвөө. Хэмбэ? Чи яах ч байгаа юм? Явал гिचтэй сохроо. Дэмчиг ахмадаа тэгцэн ирсэн байна. Гүн дэгдэн маань ирж гисэн байна шүү дээ. Миний хүү сайн уу? Юу хийж яваа юм бэ? Жаахан өлсөөдөө. Тэгээд найзуудтайгаа ходаадаа зогоох гэдэл ирлээ. Нялах юм байгаа юм. Өвөө нь яг орон зог бэлдэж байлаа. Өвөө нөгөө дуганыг дуулаад өгдөө. Ичмээр юм аа. Хажууд найзууд байна штий. Тэгвэл хаалгаа нэхгүй дээ. Дуулаач дээ. Алсын алсад сумбэрүүлсэн цаан ави минута. Цэцэрлэгт байхтан өвөөгийнхэн төрс өдрөөр дуулдаг байсан юм. Явж хаалгаа нэ. Дааван зуухан трагаад ири. Чи найзуудаа гандагуулаад ороод ирээрээ. Чи хүн алахгүй юу? Доошоо битгий хар. Өстө соётой саарлын юу вэ? Соётой саарлаа. Чанал байлгүй. Тэгтэн найзуудаа гадаа зогсноо гэж хэлээч. Би дахиж үх байхгүй юу? Хамт явж байгаа штэ. Уулануудаа тэр чон биш штэ. Ага, зүгтээрээ. Ага. Бамба, тустараа. Ямар нэгэн сэтгэрээ дамба. Яхуу. Бамба, намайг аврахгүй. Хамрын чи харин тэгчихээ юу? Бамба! Яа! Чи тэнийг юм уу? Чи өөрөө хүн сандагаад байсан биз дээ. Эвэрди. Та нар чи сохор юм уу? Наад чи манайх. Яндаага хизээ аврах юм бэ? Би тэгээ санаа зовоо. Яндан энэс эссэн юмнаас амьд гарч байсан юм. Тэгтэн чи өөдөө хилээчтэй. Би жоохон өлсөд байна. Хоолоо идчихэд болов. Найзууд чи нүхэнд унчгаад байхад хоолоогоор чи яаж ловонд авдаг байна? Чамайг ингэж навшихыг мэдсэн юм аа. Хөгшөнд өгцөг минь. Та дэнслэгчээ зүгээр л ингэж үхэх гээд хайчихдаг юм уу? Таарай хоолоо идчихээ. Мөн хөшөө чи юу гэнэ вэ? Таны яс сэрэг, миний тарих сэрэг. Өөрөө явчих чадна байлгүй. Ой, та нар идэхгүй би орлоо шүү. Хөөш, намайг явуул сохор намингуудаа. Ахыг чин бооцсон гүнээ харамсаж байна. Рэп бодон арзгар шар араас нь унсан хялар. Мани бадмэ.
Энэ цайзыг зөвхөн туулайнуудад зориулаагүй юм. Та нар чонын дайны тухай мэдэх байх. Юу н чонын дан? Энэ дайм шиг чинь Дандаа түүхийн хичээл дээр ундчихдаг болохоор мэдэхгүй байхаа өвөө. Өнөөдрийн түүхийн хичээл дээр чонын дайны тухай Бэверли битгий хичээл өмөлөд бай. сонсхоо минь. Чамайг төрхөөс өмнө Алс аймгийн магчин чоннууд тосгон руу сүргээрэн давталсан юм. Дайсны жанжин сүл бүр соёо тосгоныг галдан шатааж газарт цуссан гол орсгосон. Хэрвээ сүл бүр соёог устгал чоннууд тарж бодрон дайн зогсох найдлага байлаа. Энэ боломжийг ашиглахаар тэр шүн Винсент самбуу хэд гурав сүл бүр соёог хөнөөж дайныг дуусгахаар дайсны төв цаг руу нэвтэрсэн юм. Гэвч бусад тусгай салааны чоннуудын хотод орсон байлаа. Тэр загнаас бид гурав амьд боцохгүй ойлгомжтой байв. Аз болж төөрсөөр төрөлтөн гихчээр тэр чоннууд Винсентийн төрсөн агдус байж таарсан юм. Гэнийн залуу бид өөрсдийгөө аврагдлаа гэж бодсон. Гэтэл тэр мөчөд Винсент магчин чоннуудтай нийлж тосгоноос урах гэж байхад нь самбуу тэдэнд таатгалсан аргагүй санал тавьсан юм. Тэр шөнө Винсент сүүл бүр соёог устгаж дайн дуусгар болсон юм. Иргэдийг талцуулахын тулд энэ явдлыг нууцын зэрэглэлд оруулсан юм. Винсенттэй юугаар тохиролцсон? Самбуу Винсентэд мал талын хамгийн үржил шимтэй газар эрдэнэт чийг өгч зэрлэг чоннуудыг энэ нутагт дэвшүүлэхээр энэ хан хэрмийг босгосон. Анх зэрлэг чонтой хамт амьдрна гэж төсөөлөгдөхгүй л байлаа. Гэхдээ хэдэн жил бид эв найртай амьдарч тэд ядаж л халбаг сэрээ ашиглаж сурсан юм. Гэтэл 3 сарын өмнө ганган мангар манай нэг харуулыг амьдаар нь идэж байхад нь би харахгүй нэрхэнд хөнөөсөн. Мэдээж босод чоннуудад энэ таалагдаагүй ч тэд босдог гаргаж биднэрүү дайрсан. Бид илүү зэвсгэлсэн байсан тул тэднийг цайцаас шахаж нөхрөө унагсан. Янтан чадварлаг цагтаа мөж өсгөлэн чоннууд түүнийг аль хэдийн барьчихсан л болов. Та нар бүгд цэргүүд эцтэй. Доошо буугаад тэдэнтэй байлдаж болохгүй юу? Үгүй. Тэд бол Магчин аймгийн хамгийн балмад яргачд. Би тэднийг тэр завин дээр нэг яаж хэрцгийгээр яргалж авч байхад нэг нүдээр нь харж байсан. Винсент! Тэгвэл Винсентийг дуудаж ирээд энэ тухай Винсент хэзээж мэдэж болохгүй. яагаад? Винсентийн өргөмөл аав нь бодонгахаа байсан биз дээ. Чи Винсентийн тухай юу ч мэдэхгүй байна. Винсентийг баг байхад нь омгийнх нь түүнийг өвчтөй суулдорой учир баранд барьвалж өхүүлснээс зовлон багтаагаар нь чулуугаар цохиж алах гэж байхад нь өвгөн дондог чанцал дулам хоёр түүнийг өргөж авсан юм. Винсентийг 16 байхад тэд гэр бүлэрэн Винсентийг төрсөн агдуустай нуулзуулахаар хонгоцоо авч байхдаа мөнгө цус өндөр богдын ууланд хосолдсон юм.
Тэр хахир хатуу уулнаас өвгөн тундаг Винсент хоёр л амьд гарсан байдаг юм. Мэдээж 50 хоног үл хоолгүй амьд үлдэхгүй шүү дээ. Винсент ээжийнхээ өвгөн тундаг эхнэрийнхээ махыг идэж амьд гарсан юм. Гэхдээ өнгөрсөн зууны зудаар туулаанууд ч гэсэн нэгнийхээ цогцыг идэж байсан шүү дээ өвөө. Тийм ээ, тийм. Гэхдээ энэ зургийг осол болсны дараа осгож өгсөн нисгчийн камераас олсон юм. Ослын дараа чанцал дулам амьд байсан нь нотлогдсон. Өвгөн дондог ослоос 6 сарын дараа архинд орж сэтгэлээр унаж эцэст нь Өөрийгөө дүүжиж гисэн юм уу? үгүй ээ. Тэр өглөө болгон босож 100 суняадаг байсан. Гэвч дондог зовлон шаналлан удаан барьж тэсээгүй. Тэр ногоолцогны хинт угаардаж өгсөн. Винсент эцгийнхээ харшуулган дээр яг л тахианы мах гаргаж байгаа юм шиг гөлөвч байсныг би санддаг юм. Хэрв Винсент доор байгаа тусгай салаатаа нийлбэл тосгон дахиж иргэний дайм болж Ахмадаа! Энэ аваарны чон үүдсэн байна. үгүй Винсент түрлэх хэрэгтэй. Хөөш, хайчих нь вэ? Энэ ямар чадах нь вэ? Чарли бомб. Энэгээр яах гэж байгаа юм? Цоны авслыг шатан. Муу төгсөг, энийг яг одоо зогсоо. Өвөө, ингэж болохгүй шүү дээ. Наад хоёрын гянт тор. Оо, та амьд байсан юм уу? Үгсэн бол идэх нэ. Уучлаарай. Таны гарын дээр өвс налдчихсан байсан юм. Чи Винсентийн хүү мөн үү? Тийм ээ. Би Винсентийн бэлтрэг баяр байна. Гэхдээ хүмүүс намайг Билли гэж дууддаг. Би хулган жилтэй хоньны ор. Би ногоон өнгө дуртай. Бас чөлөө цагаар өвс зулгааж идэх дуртай. Би өнөө өглөө бас ийм бүжиг сурсан. Бүжбани. Хаадсан багшаа та бас яаж яваад энд унчив? Багш нь биелэг хайж явал энд ирж эхлэе. Та Беверли ламба хоёрыг харсан уу? Харамсалтай байна. Тэр хоёр аль хэдийн биелэгийн авга ах нарт бариулчихсан. Дондоггүй ганц хүүтэй байсан биш үү? Тэр юу л та. Тэд ирж байна. Чи нуугдсан дээр баг. Юу вэ? Андаа үсэн дэжэлтнүүдээ. Баска, чи ахнар шиг мах идэлтэй. Энэ бас хин бэ? Моогн дэжэлтнүүдээ. Нэртэйгэр дөрвөн хөлтөө тэр хатгааг зулгааж идэх. Сая юм байсан бэ? Би байсан юм аа. Янзтай. Чиг чолшгүй л та. Надад энэ залуу таалагдж байна. Алив явцгаа ярахч та. Хэн ямааны хорхог идмээр вэ? Жоннууд явчихлаа. Одоо яаж эндээс гарах вэ? Харин л дээ. Алуу олигтойхон мэрэж дээ. Хэдэн цаг мөрлөө штэ. Амар хатуу мод байна. Алуу холдож бай. Тэнэгтэй дуугаач дээ. Дэвтэх байх л гэж бодсон юм аа. Хулгар дийнө. Хулгар дийнө. Чи түлхүүр аваад ирэл дээ. Би ахиж хулгай хийхгүй аа. Үйж штэ. Чи намайг бяслах хул